Манай эрүүл мэндийн салбарын бид ер нь яаж одоо эрхээ хамгаалуулах юм бэ гэдэг асуудал нэлээд тулгымцсан том асуудлын нэг болоод байна. Өнөөдөр барчлалын эмчийн асуудал бол ганцхан барчлалын гэдэг хүний асуудал биш шүү гэдгийг яс дахиад дахиад хэлж. Эмчийн зүтгэл, иргэний итгэл хоёр дээр тогтдог ийм торгон үзүүлэлтээр тогтдог салбарыг нурааж байгаа ийм муухай үзэгдлээ. Тийм учраас та бүхэн хүн болгон дуу хоолойгоо илэрхийлээрэй гэж та бүхэн хичээнгүйл өгсөе. Мэргэжлийн холбоотой байгууллага дуу хоолойгоо нэгтгэхэд хүчтэй болоод нууж хааж байгаад хийдэг биш байхгүй. Харин хэлж ярьж байгаад хэлэлцээд хийдэг болсон ийм тогтолцоо шүү. Шинэ нийгэм. Тийм учраас та бүхэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийл. Хин нэгийг шүмжлэхээс битгий Манай салбар ус төрчдгүү харин илүү бодлогын яам байгаас гэж хүсэж байна. Эмч хүний тангар гэдэг бол бид нар улс төрийнхэнд өгж байгаа тангар биш шүү. Харин түмэн болно эмчлэг чин сэтгэлийн тангар байхгүй юу? Энэ бол хуульчлаад алгадаад авах шаардлагагүй. Түмэн болныг авахын төлөө энэ мэддэг чаддаг зүйлээ бүгдийг зориулна гэдэг бол тангар. Энэ бол зүгээр л ээжиг ёс зүйн тангар шүү. Үнгүй нэрийн дор биднийг үнгүй болгож болохгүй гэдэгтээ 100% санал нийлж байгаа шүү. Бидний өнөөдөр ярьж байгаа зүйл бол бидний асуудал биш байхгүй. Монгол түмнийг эмчлэг асуудал байхгүй. Бидэнд сэтгэл байгаа. Манай эмчнэрийн ур чадвар өөр тэр дутах юм байх. Жохон дэмжлэг, жохон бодлогын зөв гаргалгаад байхад бид хөгжихэд ямар цаад. Тэгээ бүгдэнд нь энэ өдөр хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээ бүгдэнд нь ажлын амжилт, эрүүлийн сайн сайхан бүхний өссөн ёроё.